Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Улс орон бүрт өөр өөрийн ам дамжин ирсэн аимшигын яриануд байдаг. Өнөөдөр би та нартай Тайваны улаан хувцастай охины талаар ярьж өгөхөөр бэлдсэн. Машинжа гэдэг улаан хувцастай охины энэ ам дамжсан яриагаар Тайванд кино хүртэл хийгдсэн ба энийг зүгээр ч нэг аимшигын зохиомол түүх биш гэцгээдэг. Үнэхээр энэ улаан хувцастай охин бичигдэн үлдсэн камерын бичлэг болон өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр охиныг харсан үзсэнгийн хүмүүс тасралтгүй гарч ирсээр байсан. Энэ охины тухай яриа анх 1998 оны 3 сараас яригдж эхэлсэн байгаа. Тайваны төв хэсэгт орших Тайжун гэх хотод нэгэн гэр бүл амьдардаг байсан бөгөөд хөршүүдийнхээ дунд маш найрсаг, хүн чанартай гэдгээрээ алдартай тэр гэр бүлийн аав нь хөршүүдтэйгээ ууланд алхах хоббитой энгийн нэг гэр бүл байсан. Гэтэл нэг өдөр тэдний гэрийн урд гинэт цагдаагийн болон эмнэлгийн машинууд ирж гэрийг битүүмжилж хэрэгт дурласан ойр орчны хүмүүс тэнд бөөгнөрч эхэлсэн. Сураг сонсохнээ хэдхэн хоногийн өмнө л зүв зүгээрээсэн гэр бүлийн гишүүд бүгд гинт нас барцгаасан байсан. Дүүргийн цагдаа нар мөрдлөг явуулж гэр бүлийнхэн бүгд хор ууж гэр бүлээрээ амиа хорлсон хэрэг гэсэн дүгнэлтэнд эхний ээлжинд хүрсэн байсан боловч задлангаар гэр бүлийн гишүүдийн цогцсноос ямар ч хор илрээгүй. Гадны нөлөөтэй нас барсан гэж үзээд мөрдлөг явуулахад ч бас ямар ч аллагтай холбоотой сэжүүр нотлогоо гарч ирдэггүй. Тиймээс энэ гэр бүлийн үхлийн шалтгаан нь илрэлгүй шийдэгдээгүй хэрэг болон үлдсэн. Гэхдээ гэрт нь үзлэг хийж ясан цагдаа гэрээс нь камерыг олоод шалгаад үзтэл гэр бүлийнхний хамтдаа цагийг өнгөрөөсөн зураг, бичлэгүүд байсан. Цагдаа нар нэг нэгээр нь нарийн үзэж байтал нэг хачирхалтай бичлэгийг олсон. Гэр бүлийнхэн ойр дотныхоо хүмүүстэй хамт ууланд алхангаа камер руу харж бүгд инээмсэглэн гараа даллаж байсан бичлэг байгаа. Гэвч тэднээс жоохон зайтай хамгийн ард нь улаан хувц өмсөн охин бас даган алхаж байгаа нь бичигдэж үлдсэн байсан. Одоо тэр бичлэгийг хамтдаа үзцгээе. За дахиад нэг тоглуулад үзье. Бусад хүмүүсийн царай хэр гаргацтай харагдаж байна. Тэр охины царайтай сайн харьцуулаад хараад үзээрэй манайхаа. Эдгээр хүмүүстэй хамт ууланд алхаж байгаа энгийн нэг улаан хувцастай охин шиг харагдаж байгаа ч ихэнхдээ том хүмүүс хүүхдээ хажуудаа эсвэл урдаа гаргаж авдаг байтал ингэж хамгийн ард нь ганцаараа алхаж байгаа хүүхэдтэй хайхрамжгүй хандаж байгаа нь цагдаа нарт маш сонин санагдсан. Тэгээд нас барсан гэр бүлийнхэнтэй хамт ууланд алхаж байсан бусад хүмүүсээс бичлэгэн дээр охины талаар асуухад ийм охин тэр үед бидэнтэй хамт байгаагүй, харж ч байгаагүй охин байна гэж хариулдаг. Эсвэргээрээ цагдаа нараас энэ охин хийм бэ гэж асууж байсан. Энэ охины талаар мэдхээр цагдаа нар хичээсэн ч амжилт олж чадаагүй. Мөн нөгөө гэр бүлийн үхлийн хэрэг ч бас шийдэгдээгүй хэвээрээ үлдсэн. Олон жилийн дараа Тайваны сонин хачин хэрэгүүдийг мэдээлэлдэг нэвтрүүлгээр энэ хэргийн талаар гарснаар олон нийтийн дунд улаан хувцастай охины яриа гарч эхэлсэн байна. Эхэндээ энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн анхаарлыг татах гээд эвлүүлсэн хуурамч бичлэг гэж байсан ч тус нэвтрүүлгийн багийнхан нэвтрүүлэгтээ мэргэжлийн хүмүүсийг уурж оролцуулан их бичлэгэн дээр шинжилгээ хийлгэснээр энэ бичлэгэнд ямар ч эвлүүлэг байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Энэ явдлаас хойш Тайванд ууланд алхаж байгаа бол энэ охиноос болгоомжлох хэрэгтэй гэсэн яриа тархаж энэ охиныг харвал үхэн гэсэн мухар сүсэг хүртэл гарсан байсан. Энэ нэвтрүүлэг гараад удалгүй нэвтрүүлгийн арын албанд ажиллаж байсан эрэгтэйд бас сонин үйл явдал тохиолдсон байсан. Харанхуй шөнө машинаа жолоодож явж байтал нүднийх нь өмнө нэг зүйл харагдсан нь нөгөө улаан хувцастай охин байсан. Залуугийн ярьснаар бол охин залуутай харц тулгараад
эргэж харанхуй гүн лүү алхан алга болсон. Энэ нь залууд намайг дагаж ав гэсэн дохио юм шиг санагцсан гэж хэлсэн байсан. Залууч охиныг машинаараа аажуухнаар дагаж байгаа л гинт юу илээ гэж бодоод ухаан орон машинаа зогсооход эзгүй газар хавцлын ирэмгээс яг 1 метрийн зайд ирсэн байсан. Залуу өөр тохиолдсон энэ явдлаа олон нийтэд дэлгэсэн. Нэвтрүүлэг бэлдэх явцдаа тэрэндээ хит ороод ядарсан үедээ хий юм харсан юм биш үстэй гэсэн яриа гарч байсан ч удалгүй тэр залуу ягаад ч юм автын ослоор насарсан. Яваандаа энэ хэргийг хүмүүс нээх тоохоо болж зүгээр л хоорондоо ярьдаг аимшигын яриа болж хувирсан. Тэгж агаад 2014 онд Тайваны өөр нэг газар 80 настай эмээ ор сураггүй алга болсон дуудлага цагдаа нарт ирсэн. Ууланд алхана гэж гэрээсээ гарсан боловч гэртээ эргэж ирээгүй байсан учраас цагдаа нар болон нутгийн иргэд эмээг хайхаар ууланд самналт явуулсан ч олдоогүй учраас цагдаа нар эмээг зэрлэг амьтны дайралтанд өртсөн, аль эсвэл төөрүүд нэг газар хөлдөж нас орсон байх гэж байтал мөрдлөгийн 5 дахь өдөр эмээг уулнаас олсон. Эмээ маш том хадны доор ямар нэг зүйлээс нуугдж байгаа мэт биеэ хураагаад сууж байгаа байдалтайгаар олдсон. Хэд хоног хоол идээгүйгээс болоод маш их сүлдсэн байсан. Эмнэлэгт хүргэгдэж тэнхэрснийхээ дараагаар эмээ цагдаа нарт итгэхэд хэцүү зүйлсийн талаар ярьж эхэлсэн байгаа. Ууланд алхаж байтал цаг агаар гинэт мудан бороо орж буцаад гэрлүүгээ харахаар алхаж байтал улаан хувцастай охиныг олж харсан. Тэгэд эмээ нь энэ ууланд ганцаараа ийм жоохон охин юу хийж байгаа юм бол доо гэд санаа зовоод охины зүг явж байтал гинэт толгой эргэж эхлэн ухаан алдаад сэрээ тартал энд ингэ байж асан. Яаж аваад энд ирснээ санахгүй байна гэсэн яриаг өгдөг. Энэ явдлын дараа хүмүүс дахин энэ үл мэдэгдэх охины талаар хачирлан янз бүрээр ярьж эхэлсэн. Гэтэл яг жилийн дараа 2015 онд бас нэг 73 настай эмээ гэрээсээ гараад эргэж ирээгүй. Гэрийнхэн нь цагдаа дуудаж хайснаар эмээ гэрээс нь маш хол ах шатхуун түгээгүүрийн газрын ойролцоо ухаан алдан унсан байдалтайгаар олдог. Цагдаа нар мөрдлөг явуулж эмээ шууд ярих боломжгүй байсан учраас эмээгийн гэрээс шатхуун түгээгүүрийн газар хүртэлх CCTV-нүүдийг шалгаж үзтэл зарим бичлэгэн дээр эмээ улаан хувцастай охиныг дагаад алхаж байгаа нь бүдэг бадаг бичигдэж үлдсэн байсан. Хэсэг хугацааны дараа эмээгийн бие арай дээрдэж юм ярихтайгаа болох үед цагдаа нар та тэр ямар учиртай охиныг дагаад явж ирсэн юм бэ гэд асуухад эмээ би ч гэсэн яагаад тэгснийг мэдэхгүй байна гэж хариулдаг. Жил дарааллан иймэрхүү хэрэгүүд гарсан учраас хүмүүс үнэхээр улаан хувцастай охин байдсан байна гэж энэ охины яриа улам л газар авч эхэлсэн. Энэ охиныг харсан гэх хүмүүсийн нийтлэг зүйл нь бүгд энэ охиныг хараад толгоо нь манаран зүгээр л араас нь өөрийн ирэхгүй дагаж авдаг байсан. Хоёрдугаарт охиныг хараад өөрсдөө яг юу болсон талаар нарийн сайн санаж чадахгүй байсан. Энэ зүйл нэг газараа биш Тайваны энт тент харагдлаа гэх яриа байдаг учраас хүмүүсийн энэ охины талаар ярьж байгаа нь хүртэл өөр өөр байсан. Улаан малгайтай байсан эсвэл улаан шүхэртэй байсан гэх зэргээр энэ охиныг хараад учир битүүлгээр нас барсан гэх хүмүүс байхад ухаан алдаж төөрөөд азар аврах багийнханд аврагдсан эсэн мэнд эргэж ирсэн хүмүүс ч гэсэн байгаа. Харин адилхан зүйл нь охин маш жижигхэн биетэй хинч хаанаас нь ч харсан уулаан хувцастай маш хурдан хөдөлдөг эцгэж байсан. Бас нүүр нь сармагчантай их төстэй нүд хамар амт чихэн тодорхой сайн харагддаггүй гэхдээ түүнтэй харц тулгармагц хүний ухаан санаа нь манарч дагааж авахд хүрдэг гэж цуу яриандаа ярьцгаадаг юм бэлээ. Энэ аимшигын ярианаас үүдэн Тайванд Машинжаа гэх аимшиг кино бүтээгдсэн. Солонгосын Donflix гэх нэвтрүүлгийн багийнхан энэхүү киноны зураг авалтыг хийсэн Тайваны яг тэр ууланд улаан хувцастай охин хид хид үзэгдсэн гэх газарт нь очиж нэвтрүүлгээ хийхээр болсон. Тэднийг нутгийн иргэд аюултай битгий гэсэн ч тэд уул руу алхаж ороод удалгүй багийн гишүүдийн нэг жүжигчин Ким Хаяон айсан байдалтай нэг тийш гөлөрч эхэлсэн. Тэр зүг рүү бусад багийнхан камераа эргүүлээд хартал
Нэлээд хол нэгэн улаан зүйл цааш явж байгаа нь харагддаг. Одоо тэр хэсгийн бичлэгийг та нартай харуулъя. 진짜야. 지나가잖아. 저 빨간 거. 야, 빨간 거. 진짜. 진짜. За энэ түүх үнэхээр үнэн итэг гэж би бол хэлж чадахгүй. Ямар ч тач надад сонирхолтой санагдсан учраас төмсгнүүдтэй ч гэсэн ярьж өгөө шийдсэн. Тиймээс та нар маань ч гэсэн дор бүрнээ өөрсдийнхөө ойлгоно ч тийм. Энэхүү түүхтэй холбоотой санал сэтгэгдлээ комент хэсэгт үлдээж бусдтайгаа хуваалцаарай. Бичлэгийг маань энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Манай сувгийг subscribe болон лайк дарж намайгаа дэмжээрэй. Дараагийн бичлэг дээрээ өмнө нь ярьж өгнө гэж амлаж байсан галзуу эмчийн талаар ярьж өгөх болохоор та бүхэн хонхон дээрээ дарж бичлэг ормогц шууд хүлээн авч үзээрэй. Удахгүй орно шүү. Баяртай.